хэрвээ таны хүүхэд ярих явцдаа эерэх буюу эсвэл гацаж ярьж байвал хүүхэдтэй ямар ажлыг хийх вэ? Яаж одоо энийг нь болиулж өөрчлөх вэ гэдэг хэдэн зөвлөгөө танд хүргье. За нэгдүгээр та эхлээд хүүхдээ eerж байвал хүүхдийнхээ яриаг тасалдуулахгүй түүнд анхаараагүй мэт тийм хандлага үзүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүүхдийнхээ өмнөөс ярьж байгаа өгүүлбэрийг нь гүйцээлгүй өөрөө өмнөөс нь одоо ярьж өгөөд гүйцээгээд одоо хэрвээ би цай ууя гэд хэлэх гээд би гэжэл миний хүү цай уух гэсэн юм уу гэх мэтээр хүүхдийнхээ өгүүлбэрийг өөрөө гүйцэж ярьж өгөх хэрэгтэй. За 3 дугаарт хүүхдээ аль болох маш сайн унтуулж амраах, стресс ядаргаагүй байлгах, дэлгэцээс хол байлгах дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яг гэвэл энэ эрдэг хүүхдүүд маань бол маш их ядарсан, стресстэй, айдастай, түгшүүртэй байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй. За 4-р хүүхдээ аль болох цэвэр агаарт гаргах, агаарт алхуулах, тайван байлгах дээр бас их сайн анхаарах хэрэгтэй. За мөн үүний хажуугаар та хүүхдтэй аль болох ороо унтахын өмнө цэгэн массаж хийж өгөх, за тайвшруулах, янз бүрийн эерэг тийм үйл явдалтай номыг уншиж өгөх мэтээр хүүхдийнхээ хэлээрээний хөгжилтөнд дэмжлэг үзүүлэхийг хичээгээрэй. За мөн та бүхэн хажуугаар нь хүүхдийн маань энэ эерх гацх бол маш их юм айдас хүйдэстэй холбоотой байдаг учраас хүүхдээ янз бүрийн одоо аюултай асуудалтай аимшигын тийм зүйл үзчихвээ харчихъя гэдэг дээр бас хяналт тавьж анхаарчих хэрэгтэй шүү. Мөн хажуугаар нь та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд шаардлагатай эрдэс бодис мөн энэ тархины хөгжилтөнд шаардлагатай магний, цинк, йод, фолийн хүчил хэр зэрэг хэмжээндээ байна вэ гэдгийг шалгуулж түүнд нь тохирсон доозыг эмчийн одоо заавраар нэмэлтээр уулгаж дэмжих хэрэгтэй байдаг. За мөн та хүүхдээ одоо бие бэлтрийг эрүүл мэндийг сайн анхаарах хэрэгтэй. Энэ одоо хүүхдүүд маань их айдастай байгаа. Жишээлбэл шөнө унтж байхдаа маш их ганцаараа ярих, шүдээ хавирах, за заримдаа хүндэрсэн үедээ бүр орондоо шээх байдлаар хүртэл илэрдэг. Тийм учраас хүүхдэд ямар нэгэн тийм айдас хүйдэс байна гэдгийг хэрвээ та анзаарч мэдэх юм бол хүүхдтэйгээ хамт ундах, за хүүхдтэй сайн үнсэх, тэврэх, хайрлах, түүнд хайртайгаа байнга илэрхийлж явах ийм шаардлагатай байдаг шүү.